За бүгд өнөөдөр минь. За өнөөдөр 3D Max инсталдаж яаж краклахыг зааж өгье. За инсталлаас болгочихно. За одоо кракаас суулгая. За крак руу ороод аливаа кракийг инсталлахад заавал нь бол администратороор нь дарж инсталл хийгээрэй. За энэ одоо яаж үнэ гэхээр таны Windows Defender энэхүү кракийг одоо суулгахгүй блоклж байгаа. Ягаад гэвэл кракийн төрлийн файл тухайн одоо програмыг эвдэлж, лицензийг эвдэлж ордог болохоор энэ албан ёсоор Microsoft ерөнхийдөө нэг иймэрхүү төрлийн файлууд ер нь бол блоклдог, банддаг. За энийг хэдүүлээ Defender руу ороод хакинг түүлгээд за энэ дээр нэг дараад Allow-ын дараад Start дараад өгч хэрэгтэй. За ингэсэн тохиолдолд энийг бол автоматар бол устгахгүй. За ингээд администраторын дарж ороод за энэ крак нь болохоор элдв бусын дарахгүйгээр ерөнхийдөө интернет хот CMD-гээр уншуулаад ер нь бол өөр автоматар суучна. За миний 3D Max одоо CMD-гээ нэгээд крак уншиж хахад 3D Max руугаа битээр ороо. Би яг уу за ингээд уншаад ингээд бичгэн гараад ирэнгүүт keyboard-наас ямар ч хамаагүй нэг товч тарах хэрэгтэй. Би бол space-д арчдаг. Нэг хоёр удаа space-д арчих. За ингээд крак суугаад болчлоо.